Хаал дүүргийн 11 дугаар хороо буюу зайсан орчимд байрлалтай улсын тодголтой ганцхан сургууль бол 32 дугаар сургууль юм а. Гэвч сургуулийн байранд тусаал гоожиж мөөгөнцөрт идэгдэн цууралт өгч хан таазан засар авахаа болсноор хүүхэд суралцах боломжгүй хэмээн мэргэжлийн байгууллагын дүгнснээс хойш олон ч тэмцлийг тус сургуулийн зүгээс өрнүүлээд байсан юм. Шинэ барилгатай болтлоо сурагчид нь энэ тентхийн сургууль дамжин хичээллэж сүүлдээ гудамжинд гарах дээрээ тулсан. Эцэг эхчүүд жагсаалт цуглаан хийж олон ч сайд дарга нарын хаалга сахин хүсэлт шаардлага хүргүүлсэнгээд 32 дугаар сургууль үдсэн зовлон их юм. 50 гаруй жилийн түүхтэй уг сургуулийн байрлалыг концессийн гэрээгээр барихаар шийдвэрлсэн ч концессийн тухай хуулийн хуучин заалтаас болж 3 жил хэртэ гацаанд орсон байдаг. Харин засгийн газар 2015 оны 4-р сарын 13-ны өдрийн тогтоолоор концессийн заалтанд өөрчлөлт оруулах ажлыг улсын хурлын гишүүн болт хийснээр сургуулийн хувь заяаг нааштайгаар эргүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн үеийн боловсролын сайд аж үйлдвэрийн сайд нартай уулзаж сургуулийн нөхцөл байдлыг танилцуулан чуулганы эндэр дээрээс сургуулийн удирдлага багш эцэг эхчүүдийн үгийг дан барилгын ажлыг урагшлуулахын төлөө явсан юм а. Харин эхлүүлсэн ажлыг нэрчимжүүлсэн хүн бол хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж ийхүү нийгмийн байр суурьтай байж нам эвсэл гэж тацалгүй асуудлын голоо харж хамтран ажилласнаар за үгжирч муудуу үүд хаалга бариад байсан 32 дугаар сургууль будг нь хангалсан 3 давхар цоо шин байранда үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а. Өнөөдөр энэ сайхан өдөр бас шинэ сургуулийнхаа нээлтийн үйл ажиллагаа хийх гээд ингэ байж байна. Сургуулийн маань барилгын ажил бол бас нэлээд олон жилийг дамжиж он цагийг бас тууллаа. Өнөөдөр 13 онд үндсэндээ хуучин сургуулийн барилгын бүрэн актлагдаад үйл ажиллагаа явахын зогсоосноос хойш өнөөдөр яг хүртэл одоо манай сургуулийн сурагчид 3 ээлжээр 1-ээс 5 дугаар ангийн энэ өргөтгөлдөө 6-аас 12 дугаар ангийн сурагчид маань 15 дугаар сургууль дээр ингээд бас өнгөрсөн хугацаанд хичээллээ. За сургуулийн газрын асуудал бол яг В корпус барьсан газар дээр бол бас асуудалтай байсан. Тэр бол бас тухайн одоо газруудтайгаа бид нар харилцан тохиролцож ярилцсны үндсэн дээр бол асуудлаа шийдвэрлээд ингээд өнөөдөр бол манай сургууль нэг ээлжиндээ одоо 1000 гаруй сурагч одоо хүлээж авах хүчин чадалтай ийм одоо сайхан шинэ 3 корпус тэгээ хуучин сургуультай нэг 4 корпус барилга одоо ашиглалтанд ороод байж байна. Өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлага багш ажилчид эцэг эхчүүд тойрог дүүрэг хариуцсан гишүүд хаан олчуудын хүч оролцоотойгоор нийслэлийн ууган сургууль шинэ оны босгон дээр шинэ байртай болсон гэхүүдээ. Ер нь ард түмний амлалт үгэн сонгогдсон төрийн түвшээд энэ мэд сургууль цэцэрлэгийн асуудалд нам харгалзахгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Ганц 32 дугаар сургууль гэлтгүү байрлал нь хөгшөрч муутсан шинжлэхдэх шаардлагатай улсын сургуулиуд олон бий. Өнөөдөр анги танхимын хүрэлцээ муутаагаас болж сурагчид 3 ээлжээр хичээлэн өвлийн хүүтэнд харанхуугаар гэртээ харж байгаа бага ангийн хүүхдүүд олон байна. Саяхан ерөнхий сайд 3 ээлжээр хичээлдэг сургуулиудад ажиллахад бага ангийнхан хариу бүрийгээр гэртээ харих замдаа согтоо үлчээ хүмүүсээс айж явдаг тухайга ярьж байсан. Монгол улсын үндсэн хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчин сурч боловсрох эрхтэй гэж заасан ч энэ эрхээ эдэлж чадахгүй олон мянган хүүхдүүд байна. Өнөөдөр нэг хэсэг нь бараг дэлхийн жишгт байхгүй өндөр үнээр ерөнхий боловсролыг авч байна. Харин улс сургуульдаа ч нэмж барих чадлагүй хуучирч мууцнуудыг нь шинжлэх асуудал дутмаг явсаар өдийг хүрсэн юм а. Тиймээс л сургууль цэцэрлэгийн өмнө тулгамдсан асуудлыг жил бүрэн амар хавар хий хоосон ярьсан эцэстээ сурагчид нь гудамжинд гарах дээрээ тулан байж шинэ барилгатай болж байгаа зарим сургуулиудын жишээ ийм байна. Энэ жилийн төсөвт засгийн газраас боловсролын салбарт ихээхэн хөрөнгө мөнгө тусгаж өгснөөр шинээр баригдах сургууль цэцэрлэгийн тоо өмнө нь байгаагүй ихээр нэмэгдэн гэсэн тул ирэх намар итгэл найдвар тээж харжилсуй оюума мэдээллээ.